За Библийн зүрхэн ишлэл юу вэ? Бүхэн Библийн зүрхэн ишлэл. Библи маань зүрхтэй байх юм шүү дээ, тийм. Зүрхэн ишлэл бол Иохан 3:16. Иохан 3:16. Энийг цаашаа мэдж байгаа юм байна. Бурхан ертөнцийг үнээр хайрласан тул хорийн ганц хүүгээ хийжээ. Учир нь түүний үйл итгэвч нь өгөхгүй харин мөнх антай болох юм аа гэж хэлжээ. Тэгэхээр энэхүү зүрхэн ишлэл Библийн ямар номонд байдаг? Энэ Библийн Иохан номонд байдаг. Яагаад Библийн Иохан номонд энэ зүрхэн ишлэл байдгийг бэ? Энэ тухай та бодож үзсэн үү? Библи гэдэг үг эртний грек номнууд гэсэн энэс гаралтай нийтдээ 1600 орчим жилийн туршид 40 гаруй хүмүүсээр бичигдсэн хуучин гэрээний 39, шинэ гэрээний 27, нийт 66 ном бүхий Библи нь анх 3 хэлээр орчуулгдан эвлэгдэж байсан байна гэж. За энэ бол Библийг Бурхны амьд үг хийсний ариун сүнсээр онгод оруулагдсан хийсний хөдлөшгүй үнэн үг юм а гэдэг одоо баталдаг нэгэн том түүхэн баталгаа нь энэ байдаг. Өөрөөр хэлэх юм бол 1600 жилийн туршид Библи маань бичигдсэн байх нь шүү дээ. Бидний энэ гар дээр байгаа 66 ном бүхий Библи маань 1600 жилийн турш бичигдэхдээ 40 гаруй өөр төрлийн хүмүүсээр бичигдсэн байна. Нийгмийн аль давхарга нь загалчин, ажилчин, хончин, эмч, дахилч, гэх мэтийн албан татвар хураагч, гэх мэтийн олон өөр төрлийн нийгмийн аль давхаргын одоо олон өөр төрлийн мэдлэг боловсролтой амьдрал ахуйтай тэгээд өөр цаг үеүүдэд амьдарч байсан хүмүүс Библийг нэгтгэж бичсэн юм аа. Өнөөдөр би танд Библийн мэдлэг олгож байна, тийм ээ, мэдлэг олгож байна. 1600 жилийн туршид бичигдэн гэдэг бол энэ бол түүхэн ач холбогдолтой. Нөгөө талаасаа Библи бол түүхийн үнэт сурвалж бичиг байхгүй. Түүхийн үнэт сурвалж бичиг. 1600 жилийн туршид 40 гаруй өөр төрлийн хүмүүсээр бичигдэхдээ Библийн нэгэн том давтагдчихгүй гайхалтай зүйлний үгс зэрэг Библийн үгүүд номнууд хизээж өөрөө өөрийгөө үгүйсгдэггүй. Өөрөө өөрийгөө няцаадаггүй. Библийн үгүүд, Библийн номнууд өөрөө өөрийгөө үгдэж баталж өгч байдаг. Бид нар мэдгүй нэг Монголын тоглоом ойрсон тоглоом байдаг шүү дээ, тийм. Хоногдоо ингээд орхлоор зэрэг нэг хэлбэртэй болдог. Салхлаараа тусдаа өөр нэг хэлбэртэй мөртлөө нийлэхээр нэг гой хэлбэрт ордог. Яг тэр шиг Библи маань өөрөө бүхэлдээ нэгэн цул яг тэр онсон тоглоом шиг бүтэн Бурхны үгийг бидэнд илэрхийлж өгч байдаг. Та бодоод үзлээ. 1600 жилийн туршид 40 гаруй хүмүүс өөр хэл дээр бичнэ гэхлээр зэрэг тэгсэн мөртлөө үзэл санаа нь үнэт зүйл нь Библиэд гарч байгаа ишиг зүйлэг зөвгөнлүүд нь яахаараа тэгж батлагддаг юм бэ гэж. Энэ нь үнэхээр юр бусын гайхалтай нэгэн том баталгаа. За тэгээд дараах 3 хэлээр бичигдсэн байна. Еврей хэлээр хуучин гэрээний ихэнх нь грек хэлээр шинэ гэрээ бүтнээрээ шинэ гэрээний 27 ном арамей хэлээр хуучин гэрээний зарим номнууд бичигдсэн байна. За ингээд манай эртний өмнөх 300-аас 200 онд грек хэлээр орчуулагдсан Библийг 72 хоногийн дотор орчуулсан гэсэн ийм түүхэн баримт байдаг. Энэ Александрийн номын санд еврейн 12 овог аймгаас Библийн багш нарыг сонгож аваад тэгээд энэ 72 хүнийг 72 өөр газар суулгаж агаад тэгээд 72 хоногийн туршид Библийг орчуулсан байна. Тэгээд 72 хоногийн дараа орчуулсан номнуудыг нь цуглуулад үзсэн. Тэр 72 орчуулга үг үс цэг таслал зөрөө байхгүй бүгд яг адилхан нэг хүн шиг орчуулсан байсан. Энэ бол Библийн бас нэгэн том баталгаа болж өгдөг. Вау, энэ Библи бол тэгвэл Бурхны амьд үг юм байна. Нөгөө талаас Библи бол зүгээр хэн нэгэн хүний санаанд бичсэн зүйл биш. Маш өндөр зэрэглэлийн судлаачид, эрдэмтэд, докторууд, хэл бичгийн хүмүүс, тухайн үеийн шилдэг хүмүүс Библийн орчуулгуудыг хийсээр ирсэн өнөөдрийг хүртэл. Тийм учраас бид бол Библийг басаж болохгүй гэсэн. Библийг бид үнэлэх хэрэгтэй. Библийг бид хайрлаж энэ нандин эзний үгийг бид нэр чимтэн уншиж судлах хэрэгтэй юм аа. Амен. Амен. Та санал нэг байна. За тэгээд харин 66 номыг нэгтгэсэн Библийг сүмийн эцгүүдийн үед буюу манай эртний
384 онд латин хэлээр Иромос гэдэг хүн орчуулжээ гэсэн байна. За энэ бол сүмгүүдийн эцгүүдийн үе гэж байгаа. Анхны үеийг бол Есүсийн 12 дагалдагч нарын апостолуудын үе гэж ярьдаг. Түүний дараа сүмийн түүхэнд 2 дугаар үе нь апостол буюу Есүсийн 12 дагалдагч нарын үеийг сүмийн эцгүүдийн үе гэж байна. Өөрөөр хэлбэл Есүсийн 12 дагалдагч нар сүмийн анхны суурьуудыг системүүдийг барьж тавьж өгч ирсэн байна. Тийм учраас тэднийг эцгүүдийн үе гэдэг. Тэр үеийнхэн бидний гар дээр байгаа энэ 66 номыг 66 уулангийн эмгэгтгэж зангидсан байдаг байхгүй. За цааш нь тэгээд латин хэл дээр манай эртний 384 онд орчуулсан байна. Иромос гэдэг хүн орчуулж тавьсан байна, тийм ээ. За энэс хойш сайн мэдээний 4 номыг Gospel гэх бөгөөд Шинэ гэрээний нийт номны 15% эзэлдэг гэж байна. Шинэ гэрээний эхний 4 ном Матай, Марк, Лук, Иохан. Энэ 4 ном бол сайн мэдээний 4 ном гэж нэрлэдэг. Есүс Христийг энэ 4 ном яадаг бахна. Урд талаас нь, баруун тал, ард тал, зүүн талаас нь бичсэн уншихад нэг түүх юм шиг мөртлөө 4 өөр янзын бичгийн хэлбэртэй 4 өөр янзын хэлбэртэй хэм номнууд байж. Энэ 4 номыг Матай, Марк, Лук, Иохан гэж нэрлэдэг. Сайн мэдээний 4 ном. Сайн мэдээний 4 ном гэж хэлдэг. За сайн мэдээний 4 ном шинэ гэрээний хэдэн хувийг эзэлдэг гэж байна? 15%. Өөрөөр хэлбэл 27 номыг 100 хувааж үзэх юм бол 27 номны 4 ном нь эхний 4 ном. Атла сайн мэдээний 45% эзэлдэг юм байна. Тэгвэл та сайн мэдээний Матай, Марк, Лук, Иохан гэсэн энэ 4 номыг уншихад та шинэ гэрээний бараг талыг уншчлаа гэсэн үг байна. Бараг талыг та мэдж байна гэсэн. Иймч та шинэ гэрээний эхний 4 ном болох сайн мэдээний 4 номыг уншихад шинэ гэрээний талаас илүү уншлаа гэсэн. За тэгээд Матай ном хамгийн ихэнд бичигдсэн байна. 55-аас 65 он. Марк ном тийм Марк. Матай бичсэн сайн мэдээ манай эртний 60 он. Лукийн бичсэн сайн мэдээ манай эртний 63 он. Иохны бичсэн сайн мэдээ манай эртний 80-аас 95 он буюу бидний үзэж байгаа Иохан ном бол хамгийн сүүлд бичигдсэн сайн мэдээний ном. Шинэ гэрээнд 4 сайн мэдээний хамгийн сүүлд бичигдсэн. Яагаад? За яагаад гэж би танаас одоо тайлбарлаж байна. За үүнээс хойш найдаж Матай Христийн амьдралыг өөрийн талаас бичсэн байна. Матай албан татвар. Марк бол арай өөр талаас нь. Лук бас өөрийн өнцгөөс харуулсан. Лук нь бол эмч хүн байсан. Эхний 3 сайн мэдээг синоптик буюу ижил төстэй ном гэж үздэг бол эхний 3 ном бараг бүхэлдээ бараг 65-аас 70% хоорондоо адилхан байж байгаа. Үздэг бол тэд Христийн амьдралын түүхэн талаас нь харж бичсэн. Тэгвэл Иохан одоо нэг миний асуусан асуултад чинь хариулсан гэж байна тийм. Иохан Есүсийн амьдралын гүн тал руу түүний номлол сургаалын уг үндэс рүү анхаарсан гэж. Учир нь Иохан бол Есүсийн 12 дагалдагчаас Есүстэй хамт ойрхон хамгийн залуухан байсан. Есүстэй хамт алхаж байхдаа Иоханыг 15, 16 настай тийнейж насндаа явж ирсэн гэж үздэг. Хамгийн залуухан дагалдагч байсан. Тийм учраас Есүс загалмай дээр цовдлогдож байхдаа өөрийн дагалдагч Иоханд хэлдэг тийм. Хүн одоо ингээд ээж чинь энэ хүн боллоо. Ээжтэй хэлдэг тийм. Эмэгтэй чиний хүү одоо энэ боллоо шүү. Иоханд хэлдэг байхгүй. Чин Иоханд ээжигээ даатгах байгаа байхгүй Есүс. Загалмай дээр. Бид чинь ээжигээ даатгаж өгч байгаа чинь хамгийн хайртай дотныхын дагалдагч байхгүй. Тийм учраас Есүсийн зүрхний тэр одоо хэлгэсэн санаануудыг Иохан мэдчихсэн гэсэн. Нэгдүгээр, хоёрдугаар юу гэж вэ? Хамгийн урт нассан, хамгийн олон ном захидал бичсэн хүн байхгүй. Иоханыг түүхэнд дурдахтаа 94 бараг 100 насыг наслаад насварсан гэж үздэг. Бурхан руу явсан. Бусад 11 дагалдагч нь бүгд жам бусаар, зүй бусаар хорлогдож Христ итгэснээсээ итгэснээ гэрчиж алуулж насварсан байна. Ганцхан Иохан ганцаараа хамгийн урт насыг нассан. Арал дээр цөллөгдөг шүү дээ. Арал дээр цөллөгдөг. Библийн шинэ гэрээ 5 номыг
Иохан ном 1 2 дугаар Иохан илчлэл Библийн хамгийн сүүлчийн ном илчлэл энэ 5 номыг Иохан бичсэн байдаг. Тэгвэл би танаас асууя. Та яг Иохан шиг үхийн үхтлээ өндөр насыг наслын наслаа эзэн Есүстэйг хамт алахыг хүсэж байна. Амен. Тэгвэл та энэ чуулган, үйл чуулган маань яг дагалдагч Иохан шиг тэр олон 100 жил, олон 10 жил дуусгаж үлдэх тэр үнэт үгийг үлдээсэн тийм урт настай итгэлийн бат суурьтай чуулган байхыг та хүсэж байна. Хүсэж байна. Амен. Тэгвэл бид Иохан номыг судлаж, Иохан номоор бид Сүмийнхаа энэ 2019 оны цуврал номлыг хийж яагаад болохгүй. Амен. Амен. Манай 50-50 гэрийн бүлэг аль үчир Иохан номоор судалгаа хийгээд эхэлсэн байж байгаа. Ийм байна. За монголчуудтай холбоотой нэг сонирхолтой мэдээллийг би та нартай өгье. Үүнээс хойш Библийн хэсэгчилсэн орчуулга манай эртний 500 онд эртний сэр хэл дээр орчуулгацсан гэж байна. Латин хэлэнд анх орчуулагдаад тэрний дараа яасан гэхээр 500 оны үед сэр хэл рүү орчуулагдаж ирсэн байна. Гэтэл сэр хэл дээр манай эртний 1298 онд Монгол хатан саараад зориулан хөхт дэвтэр алтан үсгээр шивсэн гар бичмэл өдгөө Ватиканы намын сан хадгалагдаж байгаа. Энэ сонирхолтой төв байгаа. Энэ гар бичмэлийн энэ бол өврийн библи байхгүй юу? Өврийн библи. Энэ гар бичмэлийн хөлийн зөвлөлт ардан тайлбарсан тайлбаруудтай Монгол хат, Монголын цуутай хатан саараад зориуллаа гэсэн тэмдэглэлтэй байж байгаа. Библийн зарим хэсгүүдийг бүр монголчуудад зориулж тайлбарлаж бичсэн байж байгаа. Гэтэ сэр хэлтэй, монгол хэлтэй биш, сэр хэлтэй. Гэтэл бидний мэддэг нөгөө Мартин Лютер маань манай эртний 1534 онд бүтэн Библийг латин хэлнээс герман хэл рүү орчуулж ирсэн байна шүү дээ. Өөр саяхан байна. 1534. Тэгэхээр би хэлье. Өнөөдөр тэр эртний монголчууд танхимд суугаад Библийг багш нараар заалгаж, Библийн сургаалуудыг сонсож байсантай. Яг адилхан тэр түүхэн чухал үйл явдлыг өнөөдөр бид энд хийж байгаа. Эртний өв дээдсүүдтэйгээ адилхан бид эзний үгийг, Бурхны үгийг бид судлаж, уншиж, тунгааж, бяцлахаар энд сууж байна. Тийм учраас өнөөдрөөс эхлээд дараагийн 7 хоногоос эхлээд бид Иохан номны 1-р бүлгээс эхлээд цуврал 21 бүлэгтэй Иохан ном маань тэгээд Библийн зүрхэн номыг Есүсийн хамгийн хайртай дотны дагалдагчийг бичсэн. Есүсийн хамгийн урт насалсан тэр дагалдагчийн гайхалтай одоо бичиж үлдээсэн ариун сүнсний онгодоор бичигдэж үлдсэн. Христийн үг сургаалыг хамгийн гүн гүнзгий нууцуд руу нэвтэрсэн. Тийм гайхалтай эзний үгээр бүгдээрээ хамтдаа аялах нь байна.